За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгэхээр бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ нэг нөхөртэй хэрэлдэх гэсэн. За намайг нусааны гिचимэн гэсэн байна. За тоглосон guys. Ер нь бол зүгээр нэг ийм токсик комент орж ирсэн байна. Тэгэхээр ер нь манай сувгийг бол ер нь 24 болон түүнээс дээш насны хүмүүс үздэг. Тэгэхээр энэ комментиг бол хүүхэд бичсэн гэж бол бодохгүй байна. Тэгэхээр хэдүүлээ яриандаа нэг жоохон соёл шаамаар байна. Яг надад бол нэг амар уурсан байх зүгээр хөвгөлтэй санагдал ингээд эхлүүлчихлээ. Тэгээд ер нь бол юу л гэсэн бэ гэхээр яг харшилтай үнийг бас 100 цагт харшилтай хүмүүсийг бас ингэж хэлж бас болохгүй гэдэг. Миний харшил хөдлөөд нэг жоохон гуншсан бичлэгүүд бол оруулаад байгаа бол бүгдэнд нь уучлаарай, бүгдээс нь уучлалт хүсье. За тэгээд бас нэг комент ирсэндээ тэрэн дээр бол юу гэсэн байсан бэ гэхээр сургалт хийх гэж цуврал бичлэг оруулж байгаа байлгүй гэсэн байлээ. Тэгэхээр ер нь бол би сургалт хийх гэж цуврал бичлэг бол оруулаагүй. Би угаасаа үр дүнгуудыг хадгалахыг хүсдэг. Та хэрвээ мэдж байгаа бол за нэгдүгээр эсэлт маань тэдэн хүн орлоо, тэдэн хүнээс тэдэн мөнгө төлж, тэдэн гуйж орлоо гэх мэтчлэнгээр бүгдийг ингээ ил тод тавьдаг. За тэгээ маань сурагчдаас судалгаа авлаа. Манай сурагчдын сэтгэл ийм байна, амжилт ийм байна. За тэгээ ийм амжилт гаргалаа гэд подкаст хүртэл хийдэг тийм ээ. Гэх мэтлэг өөрхөө үр дүнгууд би үнэлээд ингээд ил тавих гэж бол зорддог. Хаана хин ямар үр дүнд хүрсэн мэддэхгүй, юу хийгээд байгаа мэддэхгүй ингээд нэг юм хийгээд яваад байгаа юм шиг хүнстгэл төрүүлэхийг хүсдэггүй учраас би энэ цувралыг хийж байгаа. За тэгээ хэрвээ энэ цувралыг үзээгүй юм байгаа бол та плейлист руу ороод үзээрэй. Энэ дээр бол би 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл те өөрийнхөө idea room дээр, Discord дээр те сурагчдаа ямар idea өгж исэн тэр айдианууд нь яаж явсан тухай ингээд анализ хийсэн бичлэгүүд бол оруулаад тавьсан байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол 10 цуврал бичлэг орсон байгаа. Тэгээд тэрийг бол үзээгүй юм байвал гоё тулгаад үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараа нь бол зарын чанартай мэлгэж чинь. За тэрний юу гэхээр TBM онлайн курс буюу TBM-ийнхаа 3 дугаар ээлжийн эсэлтийг бол нөгөөдөр 8 сарын 26-ны өдрөөс эхлээд авахар шийдсэн. За тэгээд энэ бол ерөөсөө миний хувьд бол одоо дахиж эсэлт зарлахгүй гэж бодож исэн. Тэгээд энэ удаагийн эсэлтийг бол хамгийн сүүлийн удаа гэж бол зарлж байна. Яг гэвэл одоо би насан туршдаа тий цаашаа үлдсэн амьдралынхаа туршид энэ зүйлийг бол хийгээд явахгүй. Надад цаашаа бодсон сансан зорьсон зүйлс төлөвлөгөөнүүд бол маш олон байдаг. Тийм учраас би тэдгэрийг бол хийгээд явна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ сургалтаас хойш би одоо өөрийнхөө арга барилыг те дахиж өөр хүнд заахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн эсэлтэд бол амжиж ороорой гэж хэлмээр байна. За тэгээд ер нь бол дахиад одоо бүр олон хүнд заах бол сонирхол нэгдүгээрт алга байна. Хоёрдугаарт бас байнга угаасаа хийхгүй юм чинь те гэж бодоод бол сүүлчийн удаа дахиад нэг сургалт зарлаа гэж бодсон. За яагаад тэгж бодсон бэ гэхээр ер нь бол надаас одоо энэ хугацаанд маш олон хүмүүс бол Telegram-ын хувь чатаар бол асууж исэн. Дахиад зарлах уу, одоо орж болох уу гэх мэтчлэн. Тэгээд за би тэр хүмүүст болохоор хариулахдаа тэг 3 дугаар эсэлтийг бол за зарлж магадгүй олон асуугаад байвал гэдэг хариултуудыг бол өгж исэн. Тэгээд одоо болохоор тэгээд айгүй олон хүмүүс тэгж асуусан болохоор за окей энэгээр дуусгая гэж бол шийдсэн. Тэгэхээр одоо дахиад 1 жилийн турш дахиад сурагчд авч ягаад дахиад хүмүүсийг амжилтанд хүрэхийг бол хичээнэ. За тэгээд энэ бүхнийг бол одоо үүгээр эцэлье. Дараагийнхаа алхам руу орё гэж бол бодсон. За тийм байна. Тэгэхээр бүгдэнд нь анхаарал хандуулсан явдал баярлалаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцаая. За тэгээд амжиж ороорой гэж хүсье. Хамгийн гол нь хүрх өстэй үндэ хүрч тийм ээ. Одоо надаар дамжиж амжилтанд хүрэх боломжтой хүмүүс бол орж ирээсэй гэж бол би бол маш их хүсдэг. Вирус миний хамгийн гол зорилго угаасаа тэр л байсан. Тэ юу байсан бэ гэхээр би одоо хүний амьдралыг өөрчилсөн болохыг хүсэж байна. Тэ энэ хүнийг би ашигт нь хүргэсэн хүн болохыг хүсэж байна гэдэг тийм л хүсэл зорилготой үнийг хийдэг байсан. Тийм ч учраас одоо нэг эсэлт аваад тэр сурагчдаа бүтэн жилийг зориулж тийм ээ одоо байнгын менторлж ингэж явдаг юм шүү гэж хэлмээр байна. За тэгээ бүгдэнд нь анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя.